예, 예. 아, 16장은 음료 비유의 말씀입니다. За 16 дугаар бүлэг бид нар Эзекэл номын 16, 17 дугаар бүлгийг түрүү чи хичээлдэр үзсэн байгаа. За 16 дугаар бүлэг болохоор завхай эмэгтэйн тухай зөвөрлөл байсан. 핏덩이인 채로 버려진 갓난아기와 같은 그 유다를 하나님께서 구해내신 거죠. За энэ зөвөрлөл дээр болохоор Израилийг болохоор цусандаа хуртгалцсан чихтэй ихтэй хаягдсан, өсөр хаягдсан нялх хүүхэдтэй зөвөрлсөн. За тэгээд тэрийг бурхан амьдруулсан, аварсан. 하나님께서 돌보시고 그들과 언약을 맺으시고 또 그들을 형통케 하시고 존귀케 하셨다고 그랬어요. Тийм байсан Израилийг бурхан авраад амийг өгөөд тэгээ бас халамжилж өсгөж мөн тэдэнтэй гэрээ байгуулсан. 마치 왕후와 같이 영광스럽게 했다고 그랬습니다. Гэрээ байгуулад зогсохгүй бас түүнийг хатан мэт өргөмжилсөн. 근데 그런 하나님의 은혜를 망각하고 우상 숭배하는 음행을 행했다고 했어요. Гэтэл бурхны тэр нэгүслийг умартаад яг л тэр завхай эммэд авирлсан гэж 16 дугаар бүлгээр өгүүлсэн байгаа. 또 하나님이 아닌 이방 나라들을 의지했다고 그랬습니다. Өөрөлдвөл эзэн бурхан биш өөр хайр үндэстнүүдийн шүтээнүүдэд итгэж найдсан. 그런 영적 음행으로 말미암아 하나님께서 이스라엘을 심판하셨다고 그랬어요. Тэгээ ийм сүнсний завхаарлынх нь төлөө бурхан тэднийг шийтгсэн. 그 네 가지로 심판했다고 그랬죠. Дөрвөн зүйлээр шийтгсэн байгаа. 첫 번째는 자신들이 의지하는 나라들이 대적이 되게 하신다고 그랬고요. Нэгдүгээрт нь болохоор тэдний найдаж түшиглэж байсан улс орнуудыг нь тэдний дайсан болгосон. 두 번째는 수치를 당하게 하실 거라고 그랬어요. Хоёрдугаарт нь болохоор тэднийг ичгүүр гудамшиг болгоно гэсэн. 그리고 세 번째는 피를 흘리게 될 것이다라고 말씀하셨고요. За гуравдугаарт нь болохоор цусыг нь урсгах болно. 그리고 네 번째는 그 이방인들의 손에 넘겨질 것이라고 말씀하셨어요. Дөрөвдүгээрт нь тэднийг харь үндэстнүүдийн гарт өгөх болно гэсэн. 하나님께서 이렇게 심판하시는 목적은 다시 음행하지 못하게 하시기 위함이라고 그랬습니다. Тэгээ бурхан Израилийг ингэж шийтгэж байгаа зорилго нь болохоор дахин завхайруулахгүй тулд юм аа. 그리고 이제 44절부터 몇 절까지입니까? 58절까지, 58절까지는 이스라엘의 부패성을 소돔과 사마리아와 비교해서 말씀하시는 내용이에요. 44-өөс 16 дугаар бүлгийн 44-өөс 58 дугаар 지금 16장을 말씀하시는 거죠? 사마리아를 형이라고 하고 소돔을 아우라고 했는데요. 목사님 지금 네. 16장 말씀하시는 예, 거죠? 예, 16장이요. 예. 16-гийн 44-өөс 58 дугаар ишлэл хүртэл болохоор Содом Гоморагийн талаар өгүүлсэн байгаа. Тэгээд Содом Гомораг болохоор чиний дүү гэж хэлсэн. 이제 그 소돔과 고모라보다 유다가 행한 죄가 더 크다라고 하나님께서 말씀하셔요. Тэгээд Содом Гоморагийн талаар яагаад энд өгүүлж байгаа вэ гэхээр энэ Содом Гоморагийн үйлдсэн жигшүүрт үйлсээс ч илүү нүгэл хэлэнцгийг Израильчууд үйлдсэн гэдгийг ингэж харьцуулж хэлсэн байна. 이렇게 말씀하시는 까닭은 유다가 하나님께 받은 은혜가 더 크기 때문이에요. Мэдээж одоо түүхэн
баримтыг нь харах юм бол тэднээс илүү гим нүгэл үлдсэндээ биш, харин тэднээс илүү бурхны нэгүслийг Юда хүртсэн. Тэгсэн хэрнээ одоо тэр нэгүсэлтэй нь харьцуулах юм бол одоо Содом Гоморроос ч илүү гэж хэлж болохоор нүгэл хэлэнцгийг үлдсэн гэдгийг онцолж хэлсэн байна. 그리고 유다가 회복될 때 소돔과 고모라도 같이 회복될 것을 말씀하셨어요. Мөн цаашлаад Содом Гоморрог сэргээх үед Юдагч гэсэн дахин сэргээх болно гэдгийг эзэн хэлсэн. 이게 택함 받은 백성들의 사명이라고 그랬습니다. Энэ нь бол сонгогдсон ард түмний үүрэг юм гэж хэлсэн байна. 우리의 돌이킴을 통해서 하나님께로 돌이킴을 통해서 다른 이웃까지도 하나님께로 돌이키게 하는 거 이것이 우리의 사명입니다. Өөрөөр хэлбэл сонгогдсон ард түмний үүрэг нь юу вэ гэхээр одоо бид нар хэрвээ эзэн бурхан руугаа эргэж сэргэх юм бол биднийг дагаад бидний эргэн тойрны хүмүүс, бидний эргэн тойрны улс орнууд ч гэсэн дагаад сэргдэг байгаа. Тэгэхээр сонгогдсон ард түмний үүрэг бол ингэж зөвхөн өөрөө сэргээ зогсохгүй хамт байгаа хажууд иргэдэх улс орон хүмүүс нь ч гэсэн эргэж сэргэж байдаг. Тэгэхээр тэднийг сэргээхийн тулд ч гэсэн бид нар өөрсдөө сэргэх ёстой юм аа. Энэ нь л бид нар үүрэг гэсэн үг. 그리고 하나님께서 이스라엘 백성들과 세운 그 언약을 잊지 않으시고 그들에게 새로운 언약을 주실 것을 약속하셨다고 그랬어요. Бурхан бас Израиль ард түмэнд өгсөн амлалтаа тэр гэрээг мартаагүй тэдэнтэй дахин шин гэрээг байгуулах болно гэж хэлсэн. 새 언약은 에스겔서 11장 19절에서 20절 내용이에요. 11장 11장 19절에서 20절. 19-с 20 дугаар Эсгэл намын 11-19-с 20 дугаар ишлэл дээр гарч байгаа тэр гэрээг хэлж байгаа маа. 목사님 죄송한데요. 강 목사님 그 마이크를 꺼주실래요? 강 목사님, 네네. 강 목사님 마이크요? 네. 네네. 네, 알겠습니다. 제가 그렇게 해요. 예. 오늘 어떻게 됐죠? 그리고 그 에스겔서 11장 19절에 20절 말씀을 좀 더 구체화해서 증거하고 있는 말씀이 예레미야서 31장 33절에서 34절 말씀이에요. За энэ Эсгэл намын 11-19-с 20 дугаар ишлэлээр гарч байгаа энэ Бурхны тэр Израильтэй байгуулах шинэ гэрээ байгаа тийм ээ. Энийг илүү дэлгэрэнгүй өгүүлсэн ишлэл нь болохоор Иремья номын 31-ийн 33-аас 34 дугаар ишлэл. 그 새 언약을 통해서 이스라엘 백성들이 자신들의 그 죄를 깨닫고 자신들의 그 죄로 인해서 부끄러워하실 것을 말씀하셨어요. Тэр шинэ гэрээгээр дамжуулан Израилийн ард түмэн өөрсдийнхөө гим нүглийг ойлгож ухаарч тэр гим нүглээсээ ичих болно гэж хэлсэн байна. 자신들만 의롭고 자신들만이 택함받은 하나님의 백성들인 줄 알았는데 그 새 언약을 통해서 자신들의 그 교만했던 그 부끄러운 거 이런 거 생각나서 하나님 앞에 부끄러워하는 거죠. Юдачууд, Израильчууд зөвхөн өөрсдийгөө л зөвхт бас ариун сонгогдсон ард түмэн гэж бодож сүнсний хувьд бардам байсан. Тэгээ тэр гим нүглээ ойлгож ухаарад түүнээсээ ичээд тэгээд одоо тэр бардам байдлаа хайж эзэнлөө даруухнаар эргэж ирэх болно. 오늘날 우리들도 하나님 앞에 우리의 의를 주장할 수가 없어요. Өнөөдөр бидний хувьд ч гэсэн Бурхны өмнө бид нар өөрийгөө зөвхт гэж хязгаарч хэлж болохгүй. 우리의 공로를 자랑할 게 아무것도 없습니다. бид өөрсдийнхөө зөвхт байдал эсвэл өөрсдийнхөө одоо гавьяагаар бол сайрхах ёсгүй маа. 정말 우리가 하나님과의 관계가 회복되면은 하나님 앞에 내가 죄인된 것만 고백할 뿐이에요. Бид нар хэрвээ Бурхантай харилцаа маань буцаад сэргэх юм бол ганцхан л зүйлийг бид нар хийж болно. Тэр нь бол би ямар их гэм нүгэлтэй хүн билээ гэдгийг ойлгож гэмших. Энэ бол Бурхантай тэр харилцаа маань зөв сэргэсний
цорын ганц илрэл юм. 나의 날인 것은 다 하나님의 은혜입니다. 라고 고백할 뿐입니다. Зөвхөн би өнөөдөр би одоо өнөөгийн би байгаа нь бол зөвхөн Бурхны нэгүсэл юм аа гэж хэлэхээс өөрийг бид нар хийх ёсгүй маа. 그리고 이제 17장, 우리가 지난 시간에 1절부터 10절까지 증거받으면서 16절까지 아마 이렇게 다 설명이 된 것 같아요. За тэгээд яг энэ түрүүчийн хичээл дээр болохоор бид нар 17 дугаар бүлгийн 16 хүртэл явсан билүү нэлээ. 독수리 두 마리가 나와요. За энэ хэсэг 17 дугаар бүлгийн эхний хэсэгт болохоор хоёр бүргэдийн тухай сургаалт зүйл гарсан тийм ээ. 3절에 나오는 그 독수리는 바벨론 왕 느부갓네살을 가리키고요. 3 дугаар ишлэл дээр гарч байгаа бүргэд нь болохоор Вавилоны хаан Небухаднезарыг илэрхийлсэн, бэлэгдсэн. 7절에 나오는 독수리는 애굽 왕 바로를 가리킵니다. 7 дугаар ишлэл дээр гарч байгаа өөр нэг бүргэд нь болохоор Египтийн фараоныг илэрхийлж байгаа. 그 4절에 연한 가지 끝을 꺾어서 장사하는 땅에 이르러 그 성읍에 두었다라는 것은 여호야긴이 바벨론에 포로로 끌려간 것을 말한다고 그랬어요. 4 дугаар ишлэл дээр гарч байгаа тэр түүний залуу мөчрүүдийн оройг таслан авч түүнийг намаачдын газарт аваачв. Тэр түүнийг худалдаачдын хотод тавив гэж байна. Энэ залуу мөчрүүдийн орой гэдэг нь болохоор тухайн үед одоо Юдагийн хаан байсан Ихояхин хааныг хэлж байгаа. 그리고 5절의 말씀은 시드기야를 이스라엘 왕으로 세웠음을 의미합니다. Дараа нь 5 дугаар ишлэл дээр гарч байгаа агуулга болохоор Вавилончууд Зидкияг Юдагийн хаанд өргөмжилсөн тухай тэр агуулгыг илэрхийлж байна. 시드기야가 왕이 되어서 어느 정도 이렇게 정치 경제적으로 자리를 잡았지만 여전히 바벨론의 지배하에 있고 바벨론을 섬기는 그런 상태에 있음을 6절에서 설명하고 있는 거예요. Дааш нь 6 дугаар ишлэгийг харах юм бол одоо тэр нь нахиалсан тэгээд сахилгаар усан үзмийн мод болсон гэх мэтчлэн гэхдээ түүний үндэс нь бүргэдийн дор үлдсэн гэх мэтчлэн 6 дугаар ишлэгийг харах юм бол Сидкия хаанд өргөмжлөгдөөд хэсэг хугацаанд бол улс төр болон эдийн засгийн хувьд хэцэнгуй тогтвортой болсон. Гэхдээ түүний одоо эрх мэдэл бол одоо бүрэн эрх мэдлээ хэрэгжүүлж чаддгүй. Тэр бүргэдийн дор байсан гэдэг нь бол тэр нөгөө Бабилоны хааны эрхшээл дор байсан гэдгийг нь илэрхийлж байгаа. 그리고 7절은 시드기야가 바벨론 왕 느부갓네살을 배반하고 애굽 왕과 동맹을 맺고 애굽의 군사 원조를 도움을 받기를 원하는 그런 내용이 바로 7절의 말씀입니다. 7 дугаар ишлэлийг харах юм бол бас нэг бүргэд гарч ирж байгаа. Тэгээд нөгөө усан үзмийн мод чинь тэр бүргдээр услуулахын тулд үндсээ тэр бүргэд рүү хандуулсан мөчрүүдээ тэр бүргэдийн зүг сунгасан гэж байна. Энэ нь болохоор нөгөө Зидкия хаан чинь Бабилоны Небухаднезар хаанаас урваад нөгөө Египтийн фараон руу фараонд илүү одоо итгэж найдаж түүнээс зэрэг зэвсгийн тэр тусламж авахар холбоотон болохоор хандаж эхэлсэн гэдгийг илэрхийлж байгаа. 8절에서는 느부갓네살 왕이 시드기야를 왕으로 삼은 이유가 바벨론에 충성하게 하기 위해서 세운 건데 이제 그 배반한 시드기야를 9절에는 그냥 놔두겠는가라고 이렇게 묻는 내용이죠.
За цааш нь харах юм бол 8 дугаар ишлэл дээр болохоор тэр усан үзмийг уул нь одоо тэнд тарьсан нь болохоор тэр мөчүүдийг нь ургуулад үр жимснүүдийг нь гаргаж гайхмаар сайхан мод болгож тэгээд элбэг ус тэгхийн тулд тийм гайхмаар сайхан усан үзмийн мод болгохын тулд тэр элбэг усны дэргэд шинтэй газарт суулгасан гэж байгаа. Энэ болохоор Вавилоны хаан Небухаднесар тэр Зидкияг хаанд өргөмжилснөрөө Зидкия үрд нь дуулууртай байж үрд нь их хэмжээний татвар төлж тийм ээ тэр урд нь ашиг тусаа тэг хүчээ өргөж байгээ гэсэндэ Зидкияг хаан болгосон. Гэтэл нөгөө Зидкия нь нөгөө бүргэд буюу Египтийн хаан руу ингээд урвсан. Тэгээ тийм болохоор 9-р ишлэлдэр тэгж урвсан болохоор одоо тэр мод цаашдаа өтгөн ургаж чадах уу? Тэр бүргэд түүний үндсийг суулж түүний жимсийг нь таслах босуу. Одоо энэ тэр бүргэд гэдэг нь эхний бүргэдийг буюу Небухаднезар хааныг хэлж байгаа. Тэгээд Небухаднезар хаан Зидкияг зүгээр тэгээд орхичихгүй гэдгийг өгүүлж байна. 그 배반한 시드기야가 패망하게 될 것을 10절에서 증거하고 있습니다. За тэгээд одоо тэгж уран тэрсэлсэн Зидкия эцэстээ мөхөж сүйрэх болно гэдгийг 10 дугаар ишлэлдэр өгүүлсэн. 마치 바벨론 군대가 사막의 동풍과 같이 침략을 하고 멸망시킬 것을 10절에서 얘기하고 있는 거예요. 10 дугаар ишлэлээр гарч байгаа дорны салхи гэдэг нь болохоор Вавилоны цэргийг хэлж байгаа. Тэгээд Вавилоны цэрэг Зидкия бүсэлж түүнийг цохиж бүр мосон одоо мөхөх боллоо гэдгийг 10 дугаар ишлэлээр өгүүлж байна. 그러면 그때 바벨론이 침략할 때 시드기야가 도움을 요청했던 군사 동맹을 맺은 애굽 왕 바로가 도울 수 있는가? 도울 수 없다라는 것을 17절에서 얘기하고 있어요. За тэгвэл ингэж Бабилончууд дайрч довтлох үед нөгөө Зидкиягийн найдаж түшгэлэх гэж нөгөө одоо модоор ярих юм бол мөчрөө одоо сунгаж байсан нөгөө Египтийн хаан фараон тусалж чадах уу гэж асуулт гарч ирнэ тэгэхээр тусалж чадахгүй гэдгийг 17 дугаар ишлэлдэр өгүүлж байна. 시드기야가 느부갓네살 왕에게 왕으로 세움받을 때, 유다 왕으로 세움받을 때 하나님의 이름으로 맹세를 했어요. Зидкия Небухаднесар хааны тусламжтайгаар хаа ширээнд өргөмжлөгдөхдөө Бурхны дээрээр андгаал тангараг өргөсөн байгаа. 오직 바벨론만 잘 섬기겠다고 충성 맹세 언약을 맺은 거예요. Өөрөөр хэлбэл зөвхөн Бабилонд л үнэнчээр зүтгэх болно гэж эзэн Бурхны нэрээр андгаа тангараг тавьсан. 근데 그 하나님의 이름으로 세운 그 맹세를 버리고 그 언약을 파기했기 때문에 화를 피할 수 없다라고 이렇게 18절에서 증거하고 있어요. 14 доор ишлэлийг харах юм бол тэрээр гэрээг зөрчин тангарахыг үл тоомсорлсон. Тэрээр амь болтрахгүй гэсэн байна. Өөрөөр хэлбэл Бурхан эзнийхээ нэрээр андгаа тангараг тавьж гэрээ байгуулсан хэрнээ тэр гэрээгээ зөрчсөн учраас энэ гай гамшигаас энэ суурь мөхлөөс бол амьд болторч чадахгүй гэж хэлсэн. 하나님의 이름으로 맹세하고 언약한 그 세운 언약을 파기하는 것은 언약의 당사자인 느부갓네살을 업신여기는 거거든요. Эзэн Бурхныхаа нэрээр тавьсан андгаа тангаргаа зөрчин нөгөө гэдэг бол тэр гэрээний нөгөө тал болох Небухаднесар хааныг үл тоомсорлж байгаа хэрэг. 하나님의 이름으로 맹세하고 세운 언약이기 때문에 또한 그것을 어기는 것은 하나님을 업신여기는 하나님의 이름을 업신여기는 그런 불신앙적인 행위다. Яг гэрээний одоо талууд гэж ярих юм бол Зидкия болохоор нэг тал нь нөгөө тал нь болохоор Небухаднесар хаан гэдэг утгаараа
тэр нөгөө одоо Небухаднесарыг үл тоомсорлож байгаа хэрэг нөгөө дээгүүр эзэн бурхныхаа нэрээр андгаа тангараг тавьсан учраас энэ гэрээгээ зөрчнө гэдэг бол бурхан эзнээ үл тоомсорлож байгаа хэрэг юм аа. 네, 오늘날 우리가 그리스도인들이 무슨 사람들과의 그 약속을 어기는 거, 그것도 하나님의 이름을 욕되게 하는 거예요. Өнөөдөр ч гэсэн ялгаагүй Христэд итгэж бид нар бурхны нэрээр биш одоо хин нэгэнтэй ингээд хин нэгэнд амлалт өгч хин нэгэнтэй гэрээ байгуулад түүнийг зөрчих юм бол Христэд итгэж гэсэн утгаараа эзэн бурхныхаа нэрийг бас үл тоомсорлож гутамшиг доромжлол болгож байгаа хэрэг юм аа. 우리가 사람 사이에 맺은 언약을 그리스도인들이 소홀히 할 때 그 욕은 하나님께로 돌아가는 거예요. Христэд итгэгч хүн учраас тийм ээ Христ итгэгч учраас хин нэгэнтэй байгуулсан гэрээгээ зөрчих юм уу андгаа тангараг амлалтаа зөрчих юм бол энэ нь бурхны нэрийг гутамшиг болгож байгаа хэрэг болно. 예, 사람 사이에 맺은 언약도 약속도 우리가 신실하게 잘 지켜야 돼요. Тийм учраас итгэгч хүмүүс бид нар бол хүнтэй байгуулсан гэрээгээ амлалтаач гэсэн итгэмжтэйгээр биелүүлдэг байх ёстой. 19절에서는 시드기야가 하나님의 맹세를 업신여기고 하나님과의 언약을 배반하였다라고 말씀하십니다. 19-р эшлэлийг харах юм бол Сидкия бурхан зөргсөн тангараг бурхантай байгуулсан гэрээгээ зөрчсөн гэж хэлсэн байна. 그래서 그 죄를 그 머리에 돌릴 것을 말씀하셔요. Тийм учраас би түүний толгой дээр оноох болно гэсэн. 어떻게 돌리는가 하면 20절에서 마치 새나 짐승을 사냥하는 것처럼 하실 것을 말씀하셔요. За энэ гэрээгээ зөрчсөн андгаа тангаргаа зөрчсөн энэ гин бурууг нь түүний толгой дээр онооно гэсэн байна тий. За яаж оноох юм бэ гэдэг нь 20 дугаар эшлэл дээр хэлсэн байна. Яг л тэр одоо амтан агнаж тийм ээ авлаж байгаа мэт тороо дэлгэж өрх тавьж тэр өрхөнд минь тэр баригдах болно гэсэн. 그 위에 그물을 치고 올무에 걸리게 해서 바벨론으로 끌어가서 거기서 심판하시겠다라고 말씀하셔요. Түүний дээр тороо дэлгэж тэр өрхөнд минь баригдах болно. Дараа нь би түүнийг Бабилон руу аваачин миний эсрэг үйлдсэн үнэнч бус үйлдэлийн төлөө тэнд түүнийг шүүх болно. 하나님께서는 그 예레미야 선자를 통해서 유다 왕 시드기야와 하나님의 백성들이 바벨론의 멍에를 매라고 계속 말씀하셨거든요. Бурхан Иремья шүтүүлэгчээрээ дамжуулан Израильчууд, Юдачуудад байнга хэлжсэн зүйл нь та нар Вавилоныг эсэргүүцэд нэмэргүй. Тийм болохоор одоо Сидкия хаанч бай, Юдагийн ард түмэнч бай, тэр Вавилоны тэр үүрүүлэх ачаа тэр буулгыг үүрцгээ. Түүнийг одоо хүлээн авцгаа гэж хэлсэн. 그리고 시드기야는 하나님의 이름으로 바벨론에게 충성 맹세를 하고 왕이 된 거예요. За тэгснээр одоо Сидкия одоо Вавилоны тусламжтайгаар Вавилоны хааны одоо өргөмжилсөөр хаан ширээнд заларч тэгээд Вавилоны хаанд одоо үнэнч зүтгэнэ гэж 그런데 өгсөн. 그런데 그 맹세와 언약을 업신여기고 배반한 겁니다. За тэгсэн хэрнээ тэр одоо өгсөн амлалтаа зөрчөө, андгаа тангаргаа зөрчөөд гэрээг үл тоомсорлсон. 그래서 하나님은 시드기야가 하나님을 반역한 것이다. 하나님을 배반한 것이다. 말씀하셔요. Тийм учраас бурхан Сидкиягийн энэ урвалт, Сидкиягийн энэ үл тоомсорлол нь бол ерөөсөө намайг надаас урвж намайг үл тоомсорлож байгаа хэрэг юм аа гэж хэлсэн байна. 그리고 심판받을 것을 말씀하시고요. Тийм учраас одоо үүнийхээ төлөө тэр шүүгдэх болно, шийтгэгдэх болно гэж хэлсэн.
그리고 21절에서는 그 바벨론 군대의 칼을 피한다 할지라도 안전하지 못하다. 결국엔 심판을 피할 수 없다라고 말씀하셔요. 21-р эшлэлдэр Бабилоны цэргийн тэр элтнээс мултарлаач гэсэн тэр тэр шийтгэлээс бүрэн мултарч чадахгүй заавал тэр шийтгэлийг хүлээх болно, хүртэх болно гэсэн байна. 다만 남은 자들만 바벨론 여러 곳에 흩어져서 살게 될 것이다라고 말씀하십니다. Тэгээд үлдгэсэд нь тэр элтнээс одоо амьд үлдгэсэд нь бол зөв бүрд тараагдах болно. 우리도 한번 하나님과 맺은 언약들을 생각을 해봐야 될 필요가 있어요. За тэгээд энд одоо бид нар түр зогсоод бидний одоо бурхантай байгуулсан гэрээ одоо бурханд өгсөн амлалт юу вэ? Тэрийг нэг эргцүүлж бодох хэрэгтэй. 오늘 그리스도인들이 세례식 때 또는 직분 임명을 받을 때 또는 목회자들 같은 경우는 뭐 임직 때 이런 때 하나님 앞에서 맹세한 게 있거든요. 근데 그것을 너무 쉽게 잊어버리는 거예요. Тэгээ Христэд итгэж бидний хувьд бол бурхантай гэрээ байгуулж бурханд одоо андгаад хангарах өргөх үеуд байдаг. Жишээлх юм бол одоо усан баптизм хүртэх үедээ эсвэл бол одоо чуулганы ямар нэгэн үйлчлэлд томилогдох үедээ бүр цаашлах юм бол одоо пастор, хончноор томилогдох үедээ гэх мэтчлэн бид нар тухай бүрдээ бурханд ямар нэг зүйлийг амлаж тийм ээ бурхандаа гэрээ байгуулдаг. Гэхдээ харамсалтай нь бид нар түүнийг маш амархан мартчихдаг. 하나님 앞에서 우리가 맹세하고 서약한 것들을 너무 가볍게 여기는 것 같아요. Нэг үгээр хэлэх юм бол өнөөгийн Христ итгэгчдэр бурханд өгсөн амлалт бурханд амлалт өгнө гэдэг чинь нэгсэндээ гэрээ байгуулж гин гэсэн үг шүү дээ. Түүнийг маш амархан мартчихдаг болчихсон юм шиг байгаа. 시드기야가 하나님의 이름으로 바벨론 왕과 맹세한 거 그리고 언약한 것을 깨뜨렸을 때 심판을 피할 수가 없었는데 우리가 하나님 앞에 서약한 것을 파기할 때 깨뜨릴 때 그 엄중함을 우리가 한번 다시 생각해 봤으면 좋겠습니다. Зэдкээ ханал гэхэд бурхны нэрийг бариад бурхны нэрээр Небухаднецар хаанд амлалт өгч одоо үнэнчээр хүчин зүтгэнэ гэдэг амлаж гэрээ байгуулсан. Тэгээд түүнийг үл таамсарлаж тэр гэрээг зөрчих үед бурхан түүнийг шүүсэн, түүнийг шийтгсэн байна. Үүнтэй адилхан бид нар ч гэсэн өнөөдөр бурханд өгсөн тэр амлалт бурхантай байгуулсан гэрээг мартах юм бол одоо ямар шийтгэл бидний дээр ирэх болоо бидэрт ямар бурхан бидрийг яаж шүүх болоо гэсэн тэр одоо бурханы тэр шүүлтийн тэр хүндийн жинг бас бид нар бодож үзэх хэрэгтэй. Сэтгэе хаан хүртэл одоо тэгээд үл таамсарласнаас болоод гэрээгээ зөрчснөөс болоод тэгээд шийтгүүлсэн. Тэгвэл өнөөдрийн бидэн дээр ч гэсэн одоо хэр хүнд шийтгэл ирэх болоо гэдэг талаар бодож үзэх хэрэгтэй юм. 그리고 22절부터 24절은 이스라엘의 회복을 비유로 예언하는 내용의 말씀입니다. 22-оос 24-р 24절까지요? 예, 마지막 절까지 22절에서 자. 24절. За 22-оос 24-р эшлэл нь болохоор Израилийн сэргэлтийн тухай болж байгаа. 22절에서는 여호와께서 백향목 꼭대기에서 높은 가지를 꺾어 심으실 것을 말씀하셔요. 22-р эшлэлдэр эзэн бурхан хуш модны сүрлэг оройгоос нэгэн мөчрийг авч түүнийг тарих болно. 3절에, өндөр сүрлэг уулан дээр тарих болно гэж. 3절에서는 백향목의 높은 가지를 느부갓네살 왕이 꺾지요. За 3-р эшлэлдэр болохоор бас нэг тийм хуш модны орой гарч байгаа шүү дээ. Тэгтээ за 4-р 사절이죠.
앞에 그 3절. 3절, 4절. 예, 예. 3, 4-р эшлэл дээр тийм ээ хуш модны оройг авчаадваа. Нэг нь том бүргэд тийм ээ. Тэгээд тэр залуу мөчүүдээ оройг таслан авч Набуштын газарт аваачсаа гэж байгаа. Энэ нь болохоор Небухаднесар хаан тэр одоо юу модны оройг авсан тухай өгүүлж байгаа. 근데 이 본절에서는 22절에서는 하나님께서 친히 꺾으시고 심으시겠다 말씀하셔요. Харин одоо энэ 22 дугаар эшлэл дээр болохоор эзэн бурхан өөрөө хэлж байгаа нь би бас гэж одоо өөрийгөө эзэн бурхан өөрийгөө хэлж байна те. Эзэн бурхан хуш модны сүрлэг оройгоос за тэр найл зуурын хамгийн оройгоос нь зөөлөн мөчрийг зулгааж аваад тэгээд өндөр сүрлэг уулан дээр тарих болно гэж эзэн бурхан өөрөө хэлж байгаа. 이 백향목의 높은 가지를 앞에서도 설명했는데 다윗 왕조를 가리킨다고 그랬습니다. Энэ хуш модны орой гэдэг нь бол тэр 3 дугаар эшлэлийг тайлбарлахдаа ч гэсэн хэлсэн байгаа. Давид хааны тэр хаанчлалыг хэлж байгаамаа. 여기에서 22절에서 말하는 세 가지 끝에서 연한 가지를 꺾고 산에 심는다라는 것은 다윗 왕조의 혈통 가운데 여호야긴 왕의 손자인 스룹바벨을 가리킨다. 스룹바벨. За тэгээд энэ хуш модны орой гэдэг нь бол энэ Давидын хаанчлалыг хэлж байгаа тийм ээ. Тэгээд энэ 22 дугаар эшлэлийн одоо 2 дахь өгүүлбэр байна. За би бүтнээр нь уншия. Би бас хуш модны сүрлэг оройгоос мөчөр авч түүнийг тарих болно. За энд нэг мөчөр гарч чинь тий. За энийг бүр цаашлуулад би түүний найлзуурын хамгийн оройгоос нь зөөлөн мөчрийг зулгааж өндөр сүрлэг уулан дээр тарих болно гэдэг. Ингээ улам лавшруулж одоо тодтогч хэлж байна. Тэгэхээр энэ түүний найлзуурын хамгийн оройгоос нь зөөлөн мөчрийг зулгааж авнаа гэж ингэж хэлж байгаа нь болохоор Ихоякийн хааны ач Зерубабелийг хэлж байгаамаа. 여기에 이 높은 산에 높고 우뚝 솟은 산에 심되 이스라엘 높은 산에 심으리니 그랬어요. 23절? 네. 예. 그 22절 하반절부터 23절 상반절에. За энэ 22 23 дахь эшлэлийн одоо төгсгөл ба эхний хэсгийг нь үргэлжлүүлээд унших юм бол залгуулад унших юм бол би түүний найлзуурын хамгийн оройгоос зөөлөн мөчрийг зулгааж өндөр сүрлэг уулан дээр тарих болно. Тэр нь мөчрөө салаалуулж жимс гарган сүрлэг хушмад болохын тулд Израилийн өндөр ууланд би түүнийг суулгана гэсэн юм. 이 산은 다윗 왕조가 세워진 시온산 곧 예루살렘을 가리킵니다. Энэ өндөр уул гэдэг нь болохоор Давидын хаанчлал анх байгуулагдсан тэр Сион уулыг хэлж байгаамаа. 그냥 역사적으로는 스룹바벨을 통해서 이스라엘이 회복될 것을 의미하는 겁니다. За түүхэн талаас нь авч үзэх юм бол Зерубабелээр дамжуулан Израиль дахин сэргэх болно гэдгийг илэрхийлж байгаа. 구속사적으로는 예수 그리스도를 통해서 새로운 하나님의 나라, 그리스도의 나라가 세워질 것을 의미하는 거예요. Авралын онол талаас нь харах юм бол Есүс Христээр дамжуулан Бурхны хаанчлал байгуулагдах болно гэдгийг илэрхийлж байгаа. 여기 세 가지 그랬는데 이 세 가지는 새순이거든요. 새순. За энд гарч байгаа энэ зөөлөн мөчөр гэдэг чинь одоо залуу мөчөр, шинэ мөчөр гэсэн үг шүү дээ. Энэ зөөлөн мөчөр гэдэг нь тэр залуу шинэ мөчрийг хэлж байгаа. 이사야서 11장 1절과 10절에 보면은 이새의 뿌리에서 한 싹이 난다고 그랬어요. 그래서 만민의 기치로 설 것이다 그랬는데 바로 예수 그리스도를 가리키는 거죠. Исая номын 11 дээр бүлгийн 1 болон 10 дугаар ишлэлийг харах юм бол Есүсийн хожуулаас нэг нь нахиа гарч үндэснээс нэгэн мөчөр жимслэнэ.
гэсэн 10 дугаар эшлэлээр нь болохоор тэр өдөр Есүсийн үндэс ард түмний туг болон мандаж үүний тойрон үндэснөө цуглаж түүний амрах газар нь алдар сутай болно гэсэн. Тэр энэ Есүсийн үндэс буюу Есүс Христийг илэрхийлж байгаа гэж хэлж болно. 또 세 가지 끝에서 연한 가지를 꺾어 그랬는데 이 연한 가지도 이사야서 53장 2절에 그는 주 앞에서 자라나기를 연한 순 같고 그랬는데 바로 예수 그리스도를 의미하는 거거든요. Есүсийн удам Давидын удмаас төрсөн Есүс Христийг илэрхийлж байгаа гэсэн. За мөн найрцуурын хамгийн оройгоос зөөлөн мөчрийг авна. Зулгааж аваад түүнийг салаалуулж сүрлэг хушмад болохоор суулгана гэсэн. Энэ зөөлөн мөчр гэдэг нь бас одоо энэ Исая 53-ийн 2 дугаар эшлэлдэр нөгөө Есүс Христийн одоо дүр төрхийн талаар өгүүлэхдээ тэрээр түүний өмнө нахаа мэд хуурай газраас гарсан үндэс мэд дургаваа гэсэн. Тэр одоо нялх нахаа гэсэн утгатай Есүс Христийг бас илэрхийлж байгаа. 그리고 23절에서는 그 가지가 무성하고 열매를 맺어서 아름다운 백향목이 될 것이다 라고 이렇게 증거하고 있어요. За тэгээ 23 дээр тэр нь өчрөө салаалуулж жимс гарган сүрлэг хуш мод болно гэсэн байна. 그리스의 나라가 점점 강성하게 될 것을 의미하는 거예요. Энэ болохоор одоо үйл явцыг илэрхийлж байна те өчрөө салаалуулаа дараа нь жимс гаргаад тэгээ сүрлэг хуш мод болно гэж байна. Тэгээ тийм мод болгоно гэж хэлж байгаа. Энэ нь Христийн хаанчлал улам бүр одоо ажмаар өргөчн тэлж хүчрэхэг болохыг хэлж байна. 그리스와 인도와 통치를 받는 그리스의 나라가 확장되고 온 땅에 충만하게 세워질 것을 의미합니다. Өөрөлдвөл Христээр удирдуулсан, Христээр захируулсан Христийн хаанчлал улам бүр цаашаа өргөжин тэлж тэгээ үр жимсээ гаргаж улам хүчрэхэг бат бих болно гэдгийг илэрхийлж байна. 그리고 각종 새가 그 아래에 깃들이며 그 가지 그늘에 살리라 라고 증거하고 있는데요. За бас цааш нь харах юм бол түүн дээр төрөл бүрийн шууд үүрлнэ. Тэд түүний мөчрүүдийн сүдэрт үүрлэх болно гэсэн. 이 말은 온 세상 모든 택함 받은 백성들이 만왕의 왕 그리스도 안에서 그 은혜 가운데 살 것을 의미하는 거예요. Энэ нь энэ дэлхий дээрх бүхий л дээр бурхны сонгогдсон ард түмэн Есүс Христийн дотор түүний нэгүсэл дотор амьдрах болно гэдгийг илэрхийлж байгаа. 바로 오늘날 우리가 그 은혜 가운데 사는 그 각종 새인 거죠. Тэгээ одоо зөвлөж хэлэх юм бол өнөөдрийн бид нар гэсэн үг энэ төрөл бүрийн шууд ирж үүрлнэ гэдэг нь одоо өнөөдөр Христийн дотор Христийн тэр нэгүсэл дотор амьдарч байгаа та бид нарыг хэлж байгаамаа. Бид нар одоо энэ шууд гэсэг гээ. 그리고 24절에서는 높이시고 낮추시고 또 죽이시고 살리시고 하시는 분이 하나님이심을 이렇게 증거하고 있습니다. За 24 дээр ишлэл болохоор өргөмжлөлт өндөрт өргөдгөнч доош буулгадганч эзэн юм мөн амьдруулдганч өхүүлдганч эзэн юм гэдгийг илэрхийлж байгаа. 우리 하나님이 죽이기도 하시고 살리기도 하시고 낮추기도 하시고 높이기도 하시고 또 가난하게도 하시고 부하게도 하시는 그런 주권자이심을 교훈하고 있습니다. Өөрөөр хэлбэл бидний эзэн бурхан бол авардагч одоо өхүүлдгэнч бас амьдруулдгэнч одоо эзэн бурхан юм аа. Бас өндөрт өргөмжлөлдгэнч бас доош буулгадгэнч гэсэн эзэн бурхан бас баян чинэлэг болгодгэнч альсгүй бол ядуу үгээгүй болгодгэнч гэсэн эзэн бурхан юм аа гэдгийг илэрхийлж байгаа. 하나님께서는 이 말씀을 통해서 시드기야처럼 바벨론과 애굽 사이에 누구를 의지할까 고민하지 말고 방황하지 말고 하나님만 주권자이신 하나님만 의지해야 될 것을 교훈하고 계셔요.
Үүгээр дамжуулан бурхан бидэнд юуг сургамжилж байна гэхээр Сидкея хаан шиг Египтэд найдаж Египт рүү одоо гараа сарвааж те сонгож одоо итгэж найдах биш. Харин одоо бүгднийг захирагч эзэн бурхандаа л итгэж найдаж одоо өөр замаар орж төөрөлгүйгээр амьдраа гэдгийг сануулж сургамжилж байна. 참 주권자이신 하나님만 믿고 의지해야 합니다. Жинхэнэ захирагч, жинхэнэ эрх мэдлийг атгагч эзэн бурхандаа л зөвхөн итгэж найдаж амьдраа гэдгийг сануулan сургамжилж байна. 그리고 이제 18장 За цааш нь 18 дугаар бүлэг. 제목을 그렇게 붙이면 될 것 같아요. 죄에 대한 하나님의 원칙. За энэ бүлгийн гарчгийг нь юу гэж өгөх вэ гэхээр гэм нүглийн талаарх бурхны зарчим. 18장에서 하나님은 포로가 되어 고통받는 그 하나님의 백성들이 자기들 죄 때문이 아니라 조상들 죄 때문에 자기들이 그렇게 됐더라고 원망하고 불평한 것을 지금 깨우쳐 주시기 위해서 하시는 말씀이에요. Энэ 18 дугаар бүлэг болохоор тэр нөгөө цөллөгт байсан Израилийн ард түмэн ингэж одоо өөрсдөө зовж зүдэрч ингэж цөллөгдөж байгаа нь өөрсдийнх нь гэм нүглээс биш харин тэр өвөг дээдсийнх нь хийсэн гэм нүглээс болсон гэдэг ингээ гомдлож байсан. Тэгээд үүнийг нь одоо энэ бол буруу юм а гэдгийг нь ойлгуулж ухааруулахын тулд эдгээр үгсийг хэлж байгаа. 조상들의 죄 때문이 아니라 자신들의 행위를 따라서 심판받는 것이다라는 것을 강조하는 교훈하는 그런 말씀입니다. Өөрөөр хэлбэл одоо өвөг дээдсийн тийм ээ альсгал бол одоо урд үеийнхэн Ахмад үеийнхний гэм нүглээс болсон биш. Өөрсдийнхөө үйлдсэн тэр муу мухай тэр жигшөрт гэм нүглээс болж ингэж шийтгүүлж байгаа маа гэдгийг нь ойлгуулахыг хүссэн үгс байгаа. 1절에서 4절은 서론인데요. 1-4 дугаар ишлэл болохоор оршил хэсэг гэж хэлж болно. 죄에 대한 책임은 당사자가 담당하는 것임을 밝히고 있어요. Энэ оршил хэсэгт болохоор тэр гэм нүглийнхээ хариуцлагыг тухайн хүн өөрөө л үүрнэ гэдэг тухайгуулж байгаа. 이스라엘 백성 가운데 아버지가 신포도를 먹었으므로 그의 아들에이가 시다고 하는 그런 속담이 있었어요. Израилийн ард түмний дунд нэг зүйр үг байсан байна. Энэ нь болохоор эцгүүд гашуун усан үзэн мэдснээр хүүхдүүдийн шүд мохжээ гэсэн зүйр үг байсан. 이 말의 의미는 아버지의 죄값이 아들에게 미친다라는 그런 뜻이거든요. За энэ үгийн утга нь болохоор одоо эцэг нь гэм нүгэл үлдэх юм бол тэр гэм нүглийн одоо хариуцлага тий гор нь одоо хүүхдүүдэд нь үр өдөмд нь очтгоо үр өдөм нь тэр горыг нь намсдгаа гэсэн одоо нөгөө манай монголчууд сүүлийн үед их хэлээд байгаа шүү дээ үлийн өр хаалга амддгүй гэж яриаддаг биш тэр чинь бас буруу юм байна. Одоо үр хүүхд чинь амьдрах хорвоо шүү гэж их яриад байдаг тий энэ адилхан утгатай. 당시 포로로 끌려온 유다 백성들이 자신들의 죄가 아닌 조상들의 죄값으로 포로로 끌려와서 고난을 당한다고 불평하는 말인 거예요. Энэ болохоор тухайн үед нөгөө Бабилоны тэр цөллөгт олцлогдоод ирж гисэн Израилийн арт түмэн бид нэр одоо ямар ч гэм нүгэлгүй байтал энэ өвгдээдсийн хийсэн нүгэл хилэнцээ улмаас л бид нэр одоо энэ үеийн үрийг нь эдэлж байна гэсэн ийм гомдол маш их байсан. 이런 말이 속담이 생겨난 이유가 뭔가 하면은 출애굽기 20장 5절의 말씀을 잘못 해석해서 그런 거예요. 출애굽기 20장 5절. 26장? 20장 5절. 20장. 네. ийм одоо зүйр үг яагаад гарсан бэ гэхээр гитлэл номын
25 дугаар ишлэлийг буруу тайлбарлаж, буруу одоо ухаж ойлгосноос үүдсэн зөвөрөг байна. 거기에 보면은 내 하나님 여호와는 질투하는 하나님인즉 나를 미워하는 자의 죄를 갚되 아버지로부터 아들에게로 3, 4대까지 이르게 하리니 그런 말씀이 있어요. За энэ гэтэл 25-ыг одоо дунд хэсгээс нь унших юм бол учир нь чиний бурхан эзэн би хартай бурхан бөгөөд намайг үзэн ядагчдын хувьд эцгүүдийнх нь хилэнцэн шитгэлийг 3, 4 дэх үеийн хүүхдүүдэд нь хүртэл буулгадаг гэсэн байна. 이 말을 잘못 이해를 한 데서 비롯된 속담이라는 거예요. Тэгээ энэ үгийг л одоо буруу тайлбарлаж ойлгоснос болоод ийм зөвөрөг гарсан байна. 출애굽기 20장 5절의 그 말씀은 아버지의 죄가 후손에게 전가된다는 말이 아닙니다. Тэр гэтэл 25 дугаар ишлэл дээр хэлсэн үг бол нэр эцгүүдийнх нь гэм нүгэл одоо тэр хойч үед нь одоо юу гэдэг дамждгаа гэсэн утгатай үг биш юм аа. 죄가 전가되는 게 아니라 영향력이 후대에까지 미칠 수 있음을 경고하는 말씀인 거예요. Энэ болохоор тэр одоо гэм нүгэл тэр хилэнцэн тэр одоо хойч үедээ өвлөгддөг, дамждаг гэсэн тийм утгатай биш, харин түүний одоо тэр нөлөөлөл нь ингээ хойч үед нь хүртэл нөлөөлөх боломжтой, нөлөөлдөг юм аа гэдгийг хэлсэн байна. 부모가 죄를 지으면은 자녀들이 그 행실을 본받아서 악의 길로 갈 수 있음을 경고하는 거거든요. Өөрөөр хэлбэл эцэг гэх нь хэрвээ одоо муу мухай гүйлдэх юм бол гэм нүгэл тий нүгэл хэлэн зүйлдэх юм бол тэр муу мухайгийн одоо тэр үр нөлөө нь хүүхдүүдэд нь бас ингээд тусдаг нөлөөлдгөө гэдгийг гэсэн утгатай хэлсэн. 부모의 죄가 자녀에게 치명적인 어떤 영향을 끼칠 수 있음을 경고하는 그런 말씀입니다. Эцэг гэх нь гэм буруу тий одоо нүгэл хэлэнц үлдэх юм бол тэр нь үр хүүхдүүдэд нь одоо амьдрал ирээдүйд нь маш хор хөнөөлтэйгээр нөлөөлж болно гэдгийг хэлсэн. 근데 포로로 잡혀온 자들이 이 속담을 주고받으면서 그러니까 이가 아버지가 뭐 신포도를 먹으면 아들의 이가 시다라는 그 속담을 주고받으면서 자신들의 처지를 한탄하고 조상들을 원망하는 거예요. Гэтэл энэ нөгөө цэцлэгт байгаа цэцлэгдсэн юдэчүүд болохоор энэ эцгүүд гашуу өссөн эзэн мэджээ, харин хүүхдүүдийн шүд мохажээ гэсэн энэ зөөрөгийг одоо маш ихээр хэрэгжилж тийм ээ. Тэгээд өөрсдийнхөө одоо тэр байгаа байдлын төлөө ингэж өнгөрсөн үе тэр одоо бурууг нь өнгөрсөн үе рүүгээ ингэж чихэж тохоож өөрсдийнхөө тэр байдалд маш их гомдолдог байсан байна. 3절에서는 그래서 하나님께서 다시는 이 속담을 쓰지 못하게 될 것을 맹세로 말씀하셔요. Цааш нь 3 дугаар ишлэгийг харах юм бол бурхан одоо цаашид энэ үгийг та нар хэрэглэхгүй, та нарын дунд энэ зөвөрөг яригдахгүй гэж тунхаглаж хэлсэн байна. 그 속담이 잘못된 것이기 때문에 다시는 그런 생각을 하지 못하게 하시겠다 말씀하시는 겁니다. Яг тэгвэл энэ зөвөрөг бол маш буруу утгаар гарч ирсэн одоо бий болсон. Тэгээ бас буруугаар ингэж хэрэглэгддэг зөөр үг учраас одоо энэ зөөрөгийг та нарын дундаас устгана гэдгийг өөрөө одоо амьд байгаагаар хүртэл тунхаглаж хэлсэн байна. 그 속담이 하나님의 뜻을 이해하는데 도움이 되지 않고 방해가 되기 때문이에요. Яг тэгвэл тэр зөөрөг бол бурхны тэр хүсэл таалал яг юу юм бэ гэдгийг ойлгоход саад учруулж исэн учраас маш буруу зөөрөг байсан учраас одоо цаашид үнийг хэрэглэхгүй болгоно гэж хэлсэн. 조상탄만 하며 자신들의 죄에서 돌이키지 못하게 하는 그 원인 가운데 하나이기 때문에 그렇게 말씀하시는 거예요. Ерөөсөө өөрсдийгөө өмөөрөөл тэгэл нөгөө хамаг бурууг
өмнөх үеийнхэндээ тэр өвөг дээдс рүүгээ чигчгээл тэгэл өөрсдийнхөө гин бурууг юусоо ойлгохгүй, ухаарахгүй, гимшихгүй тэгж ойлголт нь энэ зөөрөг саад болоод байсан учраас одоо цаашд энэ зөөрөгийг устгах нь хэрэглэхгүй болгоно гэж эзэн. 그리고 4절에서는 모든 영혼이 다 내게 속한지라 라고 말씀하셨어요. дөрөвдүгээр эшлэлээр харагтун бүх ам минийх юм аа. 하나님께로부터 지음받은 모든 각 사람을 가리키는 거예요. 이 모든 영혼은 모든 각 사람을 가리킵니다. Бүх ам гэдэг нь бол бүх хүмүүс гэсэн утгатай. 개개인 모두를 가리키는 거야. Өөрөөр хэлбэл хүн нэг бүрийг хэлж байгаа. 아버지의 영혼도 아들의 영혼도 각각 다 하나님께서 지으셨고 하나님께서 존귀하게 하신 자들이다 라고 말씀하십니다. Эцгийн ам хөвгүүний ам адилхан минийх юм аа гэж. Тэгээ энэ нь болохоор одоо эцгийгч гэсэн нэг хувь хүн болгож бүтээсэн, хөвгүүнийгч гэсэн нэг хувь хүн болгож бүтээсэн. Тэгэхээр хүн болгон одоо эцэг хүү хоёр одоо нэг амьтад биш. Ингээ эцгийн амьд ч тусдаа бурхны харьяалалд байдаг хөвгүүний аминч гэсэн тусдаа хувь хүн гэдэг утгаараа бурханд харьяалалтай байдаг. Тэгэхээр хүн болгон бурхны хувьд одоо нэг ам, нэг хувь хүн гэсэн үг. 각각의 사람이 다 하나님께 속하였고 그 생명들을 하나님이 존귀하게 여기신다라고 말씀하셔요. Тэгээд энэ минийх юмаа гэдэг нь болохоор бурхан тэгээд ам болгоныг өөрөөр хэлбэл хүн болгоныг тусад нь адилхан авч үздэг, бас хүн болгоныг тусад нь адилхан одоо эрхэмлэж үздэг гэдгийг илэрхийлж байгаа. 범죄하는 그 영혼은 죽으리라 했는데요. цааш нь нүглийг үйлдэгч ам өөхөх болно гэсэн. 각 사람이 죽는 것은 그 사람의 죄 때문이라는 거예요. Тэгээд одоо хүн өхнэ гэдэг нь бол хэрэг тэр хүн одоо ямар нэгэн одоо нүгэл үйлдэснээрээ өхөж байгаа бол хэн нэгний нүглээс болж өгч байгаа ш. өөрийнхөө л нүглээс болж өгч байгаа гэсэн. 남의 죄로 죽는 게 아니라 자기 죄로 죽는다라는 거죠. Одоо хэн нэгний үйлдсэн гэм нүглээс болж тэр хүний одоо тэр нүглийг үүрээд тэр нүглийг одоо өөр дээрээ тохоод өгч байгаа гэсэн үг биш. Харин өөрөө нүгэл үйлдсэн учраас тэр нүглээсээ болж л өгч байгаа. 지금 그들이 포로로 끌려와서 고통받는 것도 그 조상들의 죄 때문이 아니라 자기들이 그 조상들의 죄에 참여했기 때문에 그 똑같은 죄를 범했기 때문에 이렇게 포로로 끌려오고 고난을 당한다는 거야. Тэгэхээр одоо яг энэ үед тэр нөгөө олцонд байгаа, цөлөгт байгаа хүмүүс одоо бидний өвөг дээдсээс болоод тий нөгөө эцгүүд маань гашуун ус үзэн мэдснээс болоод бидний шүд ингээ болж байна. Өөрөөр хэлбэл өвөг дээдсийн гэм нүглээс болоод бид нэр одоо энэ зовлон гэдэлж байна гэж ингэж гомдлоод байгаа шүү дээ. Тэгвэл тэр нь бол буруу юм аа. Ягаад гэвэл нүглийг үлдэгч ам өөхөх болно гэсэн. Тэр өвөг дээдс чинь одоо нүгэл үлдсэн бол тэр нүглээсээ улмаас өгсөн. Харин та нар одоо ингэж зовж байгаа нь бол одоо ингэж өгөж байгаа нь бол та нар өөрсдийнхөө гэм нүглээс болсон. Тэгээ тэр өвөг дээдсийнхээ гэм нүгэлд та нар оролцсон. Өөрөөр хэлбэл яг тэр өвөг дээдстэйгээ адилхан гэм нүглийг үйлдсэн учраас та нар ингэж шийтгүүлж, ингэж өгөх одоо шийтгүүлж байгаа маа. 이제 시간이 많이 지났는데요. 한 15분 정도만 좀 쉬도록 하겠습니다. 4시 15분? 예, 4시 15분에 시작하도록 하겠습니다. За цаг бас учраас өдрөө завсарлаад 3:15 дээргээ дуулцъя. Жилээр үргэлжлүүлээ. 5절에서 20절까지는 그들의 그 속담이 잘못된 것을 이제 구체적으로 적용해서 설명하고 있습니다. 5-20 дугаар ишлэл хүртэл Есхиэл 18-ийн 5-аас 20 дугаар ишлэл хүртэл Израильчүүдийн тэр зөөр үг нь буруу юм а гэдгийг тодорхой тайлбарласан байна. 예,
사람이 죽는 것은 자기의 죄로 인하여서 죽는 것임을 이제 구체적으로 적용해서 설명하는 거예요. Хүн бүр өөрийнхөө нүгэл хилэнцээс болж үхдэг юм аа, шийтгүүлдэг юм аа гэдгийг 5-аас 20 дугаар эшлэлдэр одоо бодит жишээнүүд дээр тайлбарласан байна. 먼저 5절에서 9절은 당사자가 의로운 삶을 살 경우에 대해서 말씀하고 있습니다. Тэгэхээр 5-аас 9 дугаар эшлэлийг харах юм бол одоо тухайн хүн хэрвээ зөв амьдрах юм бол яах вэ гэдэг тухай өгүүлж байна. 이 사람이 만일 의로워서 정의와 공의를 따라 행하며 그 뒤에 이제 쭉 나와요. 우상을 섬기지 않고 이웃에게 악을 행치 않고 선을 행하고 그 율법과 뭐 규례를 따라 지켜 행하면은 반드시 살리라라고 이렇게 9절까지 증거를 하고 있습니다. За энэ хэсгийг харах юм бол 5 дугаар эшлэлдэр харин хүн зөв дагаад шудраг зөвийг үйлдэж гээд за тэгээд шудраг зөвийг үйлдэн тэр зөвхт амьдрна гэдэг нь яг юу хэлж байгаа юм бэ гэдгийг цааш нь ингээд хэлсэн байна. Уулан дээр иддэггүй, Израилийн гэрийн шүтэнүүд рүү нүдээ өрөвдөггүй, хөршийнхөө эхнэрийг бузардаггүй, эхнэртэй одоо сарын тэмдгийнх нь үед эхнэртэй хүрдэггүй, ямар ч хүнийг даралдаггүй, өртөө хүнд барьцааг нь буцааж өгдөг, дээрэм тонол хийдгүү, өлсөг хүнд талхаа өгдөг, нүцгэн хүнд хувцас нөмрөгдөг, хүүтээ зээлдүүлдэггүй, хүүгээ өсгөж авдаггүй, тий гараа гажуудлаас татдаг, хүн хүний хооронд үнэн шүлтийг гүйцэлдүүлдэг, үннээр үйлдэж бурхны зарилгуудаар алхаж тогтоолуудыг нь сахидаг байх юм бол тэрээр зөвхт нэгэн бөгөөд заавал амьд үлднэ гэж хэлж байна. 네, 여기 사람이 만일 의로워서 그런데 이 의롭다라는 말은 죄가 없다, 흠이 없다 이런 말이 아니에요. За энэ 5 дугаар эшлэл дээр харин хүн зөвхт агаад гэсэн байна тий. Энэ зөвхт гэдэг нь болохоор ямар ч одоо гим нүгэл хийдэггүй гэсэн утга бол биш ээ. 지금 하나님을 섬기는 하나님과의 관계가 올바로 돼 있는 자를 말하는 거예요. Энд гарч байгаа энэ зөвхт гэдэг нь болохоор бурхантай зөв харилцаатай гэсэн үг. 하나님의 뜻에 합당하기 위해서 충성하는 자 이런 사람을 가리키는 것 같아요. Өөрөөр хэлбэл бурхны тэр хүсэл таалалд нь нийцүүлэхийн тулд шудраг зөвийг үлддэг хүн гэсэн утгатай гэж ойлгож байна. 의로운 자는 정의와 공의를 따라 행하는 자가 의로운 자이다. Өөрөөр хэлбэл зөвхт хүн гэж ямар хүнийг хэлэх вэ гэхээр шудраг бөгөөд зөвийг үлддэг хүнийг хэлнэ. 우리가 정의, 공의 많이 듣죠? Тэгэхээр энэ зөв шудраг гэдэг үгийг болвол бид нар маш олон удаа сонсдог. 정의는 무엇이고 공의는 무엇인가? Тэгвэл энэ зөв гэдэг нь юу хэлээд байгаа юм бэ? Шудраг гэдэг нь бас яг ямар утгыг хэлээд байгаа юм бэ? 우리가 정의는 혼돈하기가 쉬운데, 정의와 공의를 혼동하기가 쉬운데, 정의는 히브리어로는 미시파트라고 그래요. За шудраг зөв гэдэг хоёр үгийг бид нар хооронд нь одоо хойлж хутгаад байж магадгүй. Тэгээ шудраг гэдэг үг нь болохоор еврейгээрээ хишпат гэдэг үг байгаа. 이 재판과 관련된 법정 용어예요. За энэ хишпат гэдэг үг нь бол одоо юу шүүх хурал альва хэргийг одоо шүүн таслах тийм ээ заргыг одоо шүүж таслах гэдэг утгатай одоо шүүхтэй холбоотой хууль эрх зүйтэй холбоотой юм үг байгаа. 이 정의 미시파트는 하나님의 성품이 반영된 율법의 규정을 가리킵니다. 다시 말씀해 주실래요? 어, 하나님의 정의? 네, 하나님의 성품이 반영된 아, 성품이 반영된 율법의 규정을 정의 미시파트라고 한다. 반영된 율법의 규정. 율법의 규정을
За тэгээд энэ мишпат гэдэг би түрүүн хишпат гэсэн үү? Мишпат гэсэн үү? Мишпат юм биш үү? Эм үсгээр хэлж байгаа. Мишпат. За тэгээд энэ шудраг гэдэг үгийг утгыг илэрхийлсэн мишпат гэдэг еврей үг нь болохоор Бурхны тэр зан чанарыг тусгаж харуулсан хууль тогтоолтой холбоотой хууль одоо тогтооллын утгатай үг. 의로우신 하나님의 율법의 규정을 따라 사는 자가 정의를 따라 행하는 자인 거예요. 의로우신 하나님의 네, 의로우신 하나님의 율법의 규정을 따라 사는 자가 어, 정의, 미시파트를 따라 행하는 자다. тэгжин дараа санаж байгаа. За өөрөөр хэлбэл одоо зөвхт Бурхны хууль тогтооллыг дагаж амьдардаг хүн бол энэ мишпатыг хэрэгжүүлдэг хүн. 조금 더 이해를 돕기 위해서 오늘 이 본문 6절에 보면은 미시파트는 뭔가 하면은 산 위에서 재물을 먹지 아니하며 이스라엘 족속의 우상에게 눈을 들지 아니하며 이웃의 아내를 더럽히지 아니하며 뭐 이런 내용들 있잖아요. 이건 율법에서 반드시 지켜야 된다라고 법으로 정한 거거든요. 이것이 미시파트인 거예요. За тэгээ энэ мишпат буюу энэ шудраг гэсэн энэ одоо юу ойлголтыг илүү тодруулахын тулд одоо энэ 6 дугаар ишлэлээс цааш харах юм бол энэ дээр одоо юуг үйлдэхгүй байх ёстой юм бэ гэдгийг хэлж байгаа тийм уулан дээр идэхгүй өөрөөр хэлбэл одоо мөрөглийн өндөрлгүүд дээр тавьсан тахилуудыг иддэггүй гэсэн утгатай. За Израилийн гэрийн шүтээнүүд рүү нүдээ өргөдөггүй. За хөршийнхөө эхнэрийг бузралтгүй, за бусдыг даарлдаггүй, дээрэм тонол идэггүй гэх мэтчлэн одоо эдгээр ингэн зүйлс байна шүү дээ. Тэгээ эднэр бол ерөөсөө бурхан өөрийнхөө хуулинд заагаад өгсөн одоо хууль зарлих нь гэсэн. Заавал одоо биелүүлэх ёстой, заавал хэрэгжүүлэх ёстой зүйлс гэсэн. Тэгэхээр эдгээрийг үйлдэж байгаа хүн бол одоо мишпатыг үлдэж байгаа хүн, мишпат хүн гэсэн үг, шудраг хүн гэсэн үг. 그다음에 이 공의로 번역된 이 체다카, 공의, 자, 체다카는 하나님의 백성이 하나님 앞에 행하는 옳은 행위, 올바른 행위, 뭐 이렇게 말하면 될 것 같아요. За дараа нь болохоор зөв гэдэг утгыг илэрхийлдэг еврей үг нь болохоор цитака гэдэг үг байна. За энэ цитака нь болохоор бурхны өмнө одоо үйлдэж байгаа зөв үйлсийг хэлж байгаа. 네, бурхны өмнө үйлдэж байгаа зөв үйлс. 하나님과의 올바른 관계에서 나오는 선한 행위, 올바른 행위 이렇게 도 말할 수 있을 것 같아요. За бас өөрөөр юу хэлж болох вэ гэхээр 다시 말씀해 주실래요? 하나님과의 올바른 관계에서 나오는 선한 행위. бурхантай харилцах тэр зөв харилцаан дээр тулгуурлан сайн үйл хийх гэж бас тайлбарлаж болно. Бурхантай зөв харилцаатай байж ич л одоо сайн үйл хийн шүү дээ. Тийм болохоор бурхантай харилцаж байгаа тэр зөв харилцаан дээр тулгуурлан зөв үйлс хийх нь энэ зөв гэж хэлээд байгаа нь цитака гэдэг үгийн утга нь. 여기 오늘 이 본문 7절과 8절에 보면은 이런 내용이 있어요. 이것이 체다카에 해당되는 거예요. 빚진 자의 저당물을 돌려주며 또 줄인 자에게 음식물을 주며 벗은 자에게 옷을 입히며 이자를 받지 아니하며 이런 것이 선한 행위거든요. 이런 것이 체다카다. За энэ нөгөө түрүүний 6-аас хойш ингээд уншсан
гарсан энэ нөгөө үйлдэлүүд байгаа шүү дээ. Тэрэндээс энэ зөвхт гэж хэлээд байгаа цедака гэдэгт нь хамаарах хэсэг нь болохоор 7-8 дугаар ишлэл дээр гарч байгаа энэ үйлдэлүүдийг болохоор сайн үйл буюу одоо зөв үйл гэж хэлж болно. Тус тустай юм биш үү? Манайхаа эхний тэр мишпатт нь болохоор энэ тэгдэггүй, ингэдэггүй гэсэн хэсгүүд нь ороод одоо 7-оос 8 дугаар ишлэлээр гарч байгаа одоо тэгдэг, ингэдэг гэдэг юм одоо энэ сайн үйлс гэдэг рүүгээ 7-8 дугаар ишлэл нь орж байгаа. Ямар ч хүнийг үл дарлан, өртөнд барьцааг нь буцааж өгдөг, дээрэн тонол хийдгүү, өлсөө нь талхаа өгдөг, нүцгэн хүнд хувцас нөмрөгдөг. Эдгээр нь болохоор одоо энэ зөв үйл гэдэгтэй орно. 이렇게 정의와 공의를 행하는 자가 의로운 자이고 그런 사람은 반드시 산다라는 거예요. За энэ мэдчлэн шудраг бөгөөд зөв үйлийг хийдэг хүмүүс бол зөвхт нэгэн бөгөөд тийм хүмүүс бол заавал амьд үлднэ. 그리고 10절부터 13절은 그런 의인을 아비로 둔 악한 자녀에 대해서 설명하고 있습니다. 10-аас 13 дугаар ишлэлдэр болохоор одоо тийм одоо зөвхт эцэгтэй хэрнээ бузар муу зүйлийг хийдэг хүүгийн тухай өгүүлж байна. 우리가 이 14장 12절에서 20절 거기서 심판할 때 노아, 다니엘, 욥과 같은 의인이 있을지라도 그 의로서 자신들만 구원받지 다른 사람을 구원하지 못한다라고 그랬잖아요. Бид нар нөгөө 14-р бүлгийн 12-оос 20 дугаар ишлэлийг харах юм бол тэр юуны шийтгэлийн үед гайхамшигын үед Ноа, Даниэл, Йов 3 шиг тийм зөвхт хүмүүс байлаа ч гэсэн тэд нар өөрсдийг л аварч чаднаа. Бусдыг бол аварч чадахгүй гэдэг тухай үзсэн байна. 그의 자녀들도 구원할 수 없다고 그랬어요. Тэд нар өөрсдийнхөө ч өөр хүүхдүүдийг аварч чадахгүй гэсэн. 오직 자기의 의로 구원받을 뿐임을 우리가 증거를 받았습니다. Өөрөөр хэлбэл хүн зөвхөн өөрийнхөө зөвхт байдлаар л аврагддаг. Одоо өөрөө хэр одоо бурхны өмнө зөвхт байж чадна. Түүгээрээ аврагддаг. Бурханд одоо зөвхт тооцогдож чадах юм бол аврагддаг гэсэн. 여기 10절에서 13절에서 같은 내용을 다시 한번 명확하게 설명하고 있는 거예요. Тэгээд яг энэ одоо хүн өөрийнхөө зөвхт байдлаар аврагддаг гэдгийг энэ гэхдээ одоо нөгөө өөрийн зөвхт байдал гэхээр та нараас нөгөө буруугаар ойлгочих тий. Би өөрөө одоо зөвхт гэд тэгж өөрийгөө бардамнахыг хэлж байгаа биш. Бурханы өмнө тухайн хүн өөрөө л зөвхт гэж тооцогдож байж л аврагдана гэсэн тэр утгаар хэлж байгаа. За энэ агуулгыг 10-аас 13 дугаар ишлэлдэр илүү дэлгэрэнгүй тодорхой тайлбарласан байна. 아버지가 아무리 의로운 삶을 산다 해도 아들이 그 신앙을 본받지 않고 악을 행하면은 그 죄값이 그에게로 돌아간다고 이렇게 증거하고 있습니다. Энэ 10-аас 13 дугаар 18-ийн 10-аас 13-ыг харах юм бол аав нь хичнээн зөвхт тийм ээ бурханд одоо зөвхт хүн гэж тооцогдсон зөвтгөгдсөн тийм хүн байлаа ч гэсэн хүүн хэрвээ одоо тийм дуулуургүй одоо гэм нүглэлээр дүүрэн тэр аавынхаа тэр сайн итгэлийг нь өвлөж аваагүй байх юм бол тэр хүү өөрийнхөө тэр гэм нүглийн төлөө шийтгэлийг нь хүртэх болно. Заавал өөхөх болно гэж тэр цус өөр дээр нь байх болно гэсэн. 그리고 14절에서 18절은 앞에와 반대로 악한 아버지를 둔 의로운 자녀에 대해서 설명을 하고 있어요. Дараа нь 14-өөс 18 дугаар ишлэлдэр болохоор яг одоо саяны тэр агуулгын эсрэгээр нь хичнээн одоо бузар муу аавтай тийм байлаач гэсэн хүү хэрвээ одоо зөвхт байх юм бол тэр хүү бол амьд үлднэ, аврагдана гэж хэлж байгаа. 악한 사람이 아들을 낳았는데 그 아들이
아버지의 그 죄를 보고 두려워서 그 죄에서 떠나서 하나님의 규례와 율례를 지켜 행하면은 그는 그의 의로 살게 될 것을 말씀하시는 부분이에요. 14-өөс 18 дугаар эшлэгийг харах юм бол нэг одоо бузар муу хүн тийм ээ хүүтэй болсон. Түүнд хүү төрсөн гэж байна. Гэхдээ тэр хүү нь эцгийнхээ үйлдсэн тэр бүх нүглийг хараад одоо айж имээгээд тэр түүнийг нь даган дуурайхгүй байх юм бол эцэстээ тэр хүү нь бол аврагдана гэж байна. 그러니까 지금까지 이렇게 보면 이 말씀들을 통해서 알 수 있는 것은 출애굽기 20장 5절의 말씀을 들어서 아버지가 심포도를 먹음으로 그 아들의 이가 시다라는 속담은 잘못된 거라는 거예요. Тэгэхээр эдгээр одоо энэ зөөрлүүд энэ тайлбаруудыг харах юм бол нөгөө Израильчууд Гитлэл номын 25 дугаар ишлэлийг буруугаар ойлгож тайлбарснаасаа болоод бүр ингээд зүйр үг хүртэл гаргаад тийм ээ эцгүүд нь гашуун усан үзэн мэдснээс болж хүүхдүүдийнх нь шүд мохжээ гэж ярилцдаг байсан. Тэр зүйр үг бол маш буруу юм аа гэдгийг тайлбарлаж ойлгуулж өгсөн. 예, 지금 포로로 잡혀가지고 원망하고 불평하는 그 조상들을 원망하고 불평하는 그 이스라엘 백성들에게 자신들의 죄를 돌아봐야 될 것을 권고하는 말씀인 거죠. Өөрөөр хэлбэл яг одоо энэ үед цөллөгт байгаа. Тэгээд өөрсдийгөө тэр одоо зовж зүдэрч тэр харийн нутагт олцлогдоод байж байгаа тэр байр байдлаа өвөг дээдс рүүгээ тэр бурууг нь тохиол тэгээд өвөг дээдс хийсэн нүгэл хилэнцээс болоод бид нэр одоо ингэж зовж зүдэрч байна гэж ингээ гомдлож байсан Израилийн ард түмэнд бурхан эдгээр одоо тайлбаруудаар дамжуулаад өөрсдийнхөө гимнүглийг хараа. Та нар өөрсдөөсөө болоод энд ирсэн. Эцэг өвгдийн чинь гимнүгэл хамаагүй гэдгийг тайлбарлан хэлж байгаа. 19절에서도 이제 다시 반복해서 조상들의 죄를 탓하는 그들의 잘못을 지적하고 있습니다. 19-р эшлэлдэр ч гэсэн мөн дахиад адилхан давтаад хэлж байна. Өвгдээдсийнхээ тэр гимнүглийн өвгдээдс рүүгээ одоо хамаг хариуцлагыг бурууг чихэж байгаа та нар бол одоо буруу юм аа. Та нар өөрсдөөсөө болсон гэдгийг нь дахин хэлж байгаа. 돌이켜 회개하고 정의와 공의를 행하면은 살게 될 것을 말씀하셔요. Харин та нар энэ бүхнээс эргээд өөрсдийнхөө тэр гимнүглийг гимшээд над руу ирэх юм бол амьдрах болно, амьд үлднэ гэдгийг дахин сануулж хэлж байна. 20절에서도 계속 반복해서 말씀합니다. 자기 죄로 죽고 자기의 의로 살게 됨을 다시 한번 강조하고 있어요. 20-р эшлэлдэр ч гэсэн мөн адилхан дахин давтаж онцолж хэлж байна. Зөвхтийн зөв нь өөртөө, буруутын буруу нь өөртөө байна. 그러니까 출애굽기 20장 5절 또 20장 6절의 말씀 그 말씀의 의미를 정확하게 알아야 되는 거죠. Яг бид нар ч гэсэн Гитлэл номын 25 болон 6 дугаар эшлэлээр өгүүлсэн тэр үгийн утгыг нь бол маш сайн зөв ойлгох хэрэгтэй. 내가 죄를 범하면 가족들에게 악한 영향을 끼칠 수 있음을 경고하는 말씀이라는 겁니다. Гэтэл 25 6 дугаар эшлэл бол хэрвээ би гим нүгэл үлдэх юм бол тэр гим нүглийн тэр хор хөнөөл тэр муу нөлөөлөл нь миний хойч үед те бусдад ч гэсэн өөр хүүхдэд ч гэсэн муугаар нөлөөлнө гэсэн тийм утгатай эшлэлүүд байгаа. 출애굽기 20장 6절의 말씀도 아비가 선하고 의롭고 하나님의 뜻에 합한 그런 삶을 산다 해서 자녀들이 구원받는다는 얘기가 아니에요. Гэрийн 5 6 дахь эшлэг хуулийн хамттан зөв ойлгох хэрэгтэй. Гэтэл 25 6 5 нь болохоор тэр эцгүүдийнх нь хилэнцсэн шийтгэл нь 3 4 дэх үеийн хүүхдүүдэд нь хүртэл буулгадаг гэдэг нь эцгүүд нь хэрэг гим нүгэлүүлдэг юм бол тэр хойч үед нь ч гэсэн асар одоо муугаар нөлөөлдгөө гэсэн утгатай. 6-аад нь болохоор бас мянган үед нь хүртэл хайр инэрлээ үзүүлдэг гэсэн байна.
бурхныг хайрлаж тушаалыг нь сахигчдад мянган үед нүртэл хайр инэрлээ үзүүлдэг. Энэ нь болохоор өвөг дээдс нь альсгал аав ээж нь итгэлээ маш сайн сахидаг, бурхныг дагдаг тийм сайн итгэгч байх юм бол үр хүүхдэн ч гэсэн аав ээжээ дагаад автоматар итгэгч болоод тэгээд одоо авралыг олно гэсэн үг биш ээ гэдгийг бас ойлгох хэрэгтэй. 이와 관련된 성경 구절 하나만 좀 찾아서 읽어보도록 하겠습니다. 신명기 24장 16절입니다. 신명기 24장 16절. За үүнтэй холбоотой бас нэг ишлэгийг бүгдээрээ харъя. Дэдхүүл намын 24-ийн 16. 아버지는 그 자식들로 말미암아 죽임을 당하지 않을 것이요 자식들은 그 아버지로 말미암아 죽임을 당하지 않을 것이니 각 사람은 자기 죄로 말미암아 죽임을 당할 것이니라 라고 말씀하고 계세요. Дэдхүүл 24-ийн 16 дээр хөвгүүдээс нь болж эцгүүдийг нь цаазалж болохгүй, мөн эцгүүдээс нь болж хөвгүүдийг нь ч цаазалж болохгүй. Харин хүн бүр өөрийнхөө гэм нүглийн улмаас л цаазлуулах ёстой. 그리고 이제 21절부터 29절까지는 회개를 촉구하는 그런 내용입니다. 무엇을 촉구하는? 회개, 아. 회개를 촉구하는 내용. За дараа нь Эс겔 18-ийн 21-ээс 29-р ишлэл хүртэл болохоор гэмшилт уриалсан, гэмшилт шамдуулсан агуулга байгаа. 29절까지가 아니라 마지막 32절까지예요. 32절까지가. 네. За 32 дугаар ишлэл хүртэл юм байна. Дуустал 21-ээс 32 хүртэл. 그러니까 회개하는 자에게 주어지는 하나님의 용서에 대해서 증거하고 있어요. Гэм нүглээ гэмшдэг хүмүүст ирдэг бурхны уучлалын тухай өгүүлж байна. 21절, 22절은 뭐 계속 반복되는 말씀입니다. 악인이 죄에서 돌이켜 하나님의 법을 지키고 정의와 공의를 행하면은 그 범죄한 것이 하나도 기억되지 않고 그 공의로 살 것을 말씀하십니다. 21, 22 дугаар ишлэл нь болохоор түрүүчийн агуулга дахин давталж хэлж байна. Хэрвээ гин буруутай хүн тийм ээ өөрийнхөө тэр үлдсэн хамаг гим нүглээсээ эргэж зөвийг үлдэх, зөв шударгыг үлдэх юм бол тэр хүн өөхөхгүй амьд үлдэх болно. Түүний эсрэг тэр гим нүгэл нь дурсагдахгүй, үл дурсагдана гэсэн. 하나님은 우리가 그 악한 길에서 돌이켜서 사는 것을 기뻐하신다라고 23절에서 말씀하십니다. 23 дахь эшлэгийг харах юм бол буруут нь замаасаа эргэж амьд үлдэхээс илүүгээр түүний өхөлд би баярлна гэж үү. Өөрөлдвөл гин буруутай хүн тэр буруу замаараа явсаар байгаад үхээсэй гэж өөхөхт нь бурхан баярлдаг биш. Харин тэр замаасаа эргээд амьд үлдэх юм бол илүү баярлдаг гэж эзэн хэлсэн байна. 악인이 죽는 것을 조금도 기뻐하지 않으신다고 그랬어요. Буруут хүн хүнийг үхлээгээд ерөөсөө баярлдагвэ гэж эзэн хэлсэн. 돌이켜서 그 길에서 떠나 사는 것을 하나님은 기뻐하신다. Харин ч тэр замаасаа эргэж амьд үлдэхт нь илүүтэй баярлдаг. 우리 하나님은 자비로우시고 은혜로우시고 인자하시고 긍휼이 많으신 사랑의 하나님이십니다. Бидний бурхан бол өөрөвч нэгүүлсэнгүй урлагтай удаа хайрын бурхан. 그래서 아무도 멸망하지 않고 다 회개하기에 이르기를 원하시는 하나님이세요. Тийм учраас хинч мөхөдлөхгүйгээр, хинч үхэлгүйгээр бүгд гэмшээд эргэж ирээд авралыг аваасай гэж хүсэж байдаг. 그리고 이제 24절에서는 반대로 의인이 의로운 삶에서 돌이켜 악을 행하면은 그 의가 기억되지 않고 그 범한 죄로 인하여 죽게 될 것을 말씀하셔요. За цааш нь 24 дээр ишлэгийг харах юм бол харин эсэргээр зөвхт хүн тэр зөвхт байдлаасаа эргээд тэр гин бурууг үлдэх юм бол тэр хүн өөхөх болно, амьд үлдэхгүй гэж хэлж байна. 과거의 죄가 회개하는 자들, 그들을 붙들고
죽음에 이르게, 심판에 이르게 하지 못하는 것처럼 과거의 의도, 어, 죄악으로 돌이키는 자들을 지켜주지 못하는 거예요. За тэгэхээр энийг бид нар одоо аль алийг нь ингэж ойлгох хэрэгтэй. Урдын хийсэн гим нүгэл нь хүнийг одоо аврал руу хүрэхэд нь одоо а- а- одоо гим нүгэл хүн урд нь ингээ хийсэн байлаа гэхэд тэр хүн дараа нь тэр гим нүглээсээ нүглээ гимшээд эзэн лүү эргэж ирэхэд нь тэр урдын гим нүгэл нь одоо саад болдоггүй одоо мартагддаг. Бурхан тэр гим нүглийг нь уучлаад мартах болно гэсэн байгаа шүү дээ. Тэгэхээр тэр урдын гим нүгэл нь тэр хүнийг аврал болгоход нь саад болж чаддаггүйтэй адил урдын үйлдсэн зөвхт үйлсэн ч гэсэн хүнийг хэрвээ одоо тэр хүн гим нүгэл үлдээд одоо тэр гим нүглийнхээ замаас эргэхгүй байх юм бол тэр хүнийг бас авралт хүргэж чаддгүй гэсэн үг. За 근데, жоохон эвгүй байна уу? Ойлгож байна уу манайхаа? За урдын гим нүгэл нь тэр хүнийг авралт хүрэхэд нь саад болдоггүйтэй адил урд нь хийсэн сайн үйлс нь тэр хүнийг одоо гим нүгэлтэй замаар явахт нь аварч чаддаггүй. Тэр урдын зөвхт үйлс нь тэр хүнийг одоо нэгэнт одоо тэр нүглийн замаар орчихсон хүнийг бол урдын зөв хийсэн байлаа гэд аврагдана гэсэн баталгаа болж чаддаггүй гэсэн үг. 근데 25절에서는 이스라엘 백성들이 주의 길이 공평하지 않다고 원망하고 불평한다고 그래요. За тэгсэн чинь 25 дугаар ишлэл дээрээс харсан чинь Израилийн ард түмэн эзний зам тэгш бус байна. Одоо шудраг биш байна гэж гомдолдгоо гэж. 지금 그들이 이렇게 주장하는 이유가 뭐냐? 하나님이 공평하지 않다라고 주장하는 이유가 뭔가 하면은 자기들의 죄 때문에 여기 끌려온 게 아니라 조상들의 죄 때문에 끌려와서 고생한다고 이렇게 생각하기 때문에 하나님이 공평하지 않다라고 이렇게 원망하고 불평하는 거예요. Ягаад Израильчууд ингэж эзний зам тэгш бус байна. Өөрөөр хэлбэл бурхан шудраг биш байна гэж гомдлоод байгаа вэ гэхээр нөгөө л урдын нөгөө зүйр үг шигээ тийм ээ. Бурхан бидрийг шудраг бусаар шийтгсэн. Ягаад гэвэл бид нар гим бурууг байхад өвөг дээдсийн маань хийсэн гим нүглийн төлөө бидрийг энэ одоо хайр нутагт цөлчихсөн. Тэр шийтгэлийг нь бидэрт оноосон. Тийм учраас бурхан шудраг биш байна гэж ингэж ойлгоод байсан. 자기들 생각대로 자기들은 아무 잘못도 없는데 그냥 조상들이 죄를 범함으로 해서 자기들이 이 고생을 한다고 생각하면 불공평하다고 생각할 만도 하겠죠. Тэгээ тэд нар болохоор нөгөө өөрийн бодол өөртөө зөв гэдэг шиг өөрсдөө л тэр өөрсдийнхөө бодолд зөв байгаад байгаа. Яг гэвэл одоо өөрсдөө нөгөө гим нүгэлтэй гэж бодохгүй. Энэ бол бид нар ямар ч гимгүй байж идэл тэр өвөг дээдс маань одоо эзний өмнө асар их гим нүгэл үйлснээс болоод бурхан тэр өвөг дээдсийн маань нүглийн шийтгэлийг бидэнд оноочлоо. Тэгээд биднийг одоо энэ харьд цөлчихлөө. Тийм болохоор бурхан минь та шудраг босон штэ гэж ингэж гомдлоод байгаа хэрэг. 그들은 지금 자신들의 죄는 살피지 않고 그냥 자기들의 죄까지도 조상들에게 다 덮어 씌우는 그런 행위를 하고 있는 거예요. Тэгээ нэг үгээр хэлбэл энэ цөлөгт байгаа Израильчууд өөрсдийнхөө гим нүглийг юусоо ухаарахгүй байгаа. Юусоо өөрсдийнхөө их л сайхан тийм ийм цагаан тагтааш гим нүгэлгүй гэж бодоод нөгөө хамаг гим нүгэл хамаг бурууг өвөг дээдс рүүгээ чихээд тэр өөрсдийнхөө гим нүглийг хүртэл өвөг дээдс рүүгээ чихчин гэсэн үг. 그래서 하나님은 하나님의 길이 공평하지 않은 게 아니라 너희들의 길이 공평하지 않다라고 말씀하셔요. Тийм учраас бурхан тэдэнд хариулахдаа миний зам тэгш бус гэж үү? Тэгш бус нь та нарын замууд бус уу гэж асуулт маягаар хариулсан байна тийм. Энэ нь болохоор миний зам бол бурхан миний зам бол тэгш юм аа. Харин та нарын замууд л тэгш биш байгаад байна гэж хариулж байна. 자신들이 조상들과 똑같은 죄를 행한 것은 생각하지 않고 그냥 자기들 죄까지도 조상들에게 떠넘기는 그들의 행위가 잘못됐다라고 지적하시는 거예요.
Өөрсдөө ч гэсэн тэр өвгдөөс их үлдэж байсан гим нүгэлтэй яг адилхан гим нүглийг үлдээд үлдэж байсан, үлдээд байгаа хэрнээ түүнийг ерөөсө бодохгүй, олж харж чадахгүй зөвхөн л одоо хамаг буруу тэр өвгд эдс рүүгээ чихэд байгаа чинь та нарын зам одоо буруу байгаа хэрэгэ гэж хэлж байна. 그리고 26절에서 28절까지 반복해서 똑같은 말씀을 하십니다. 26-аас 28 дор ишлэлээр мөн л яг адилхан үгийг давтан хэлж байна. 그 자기 죄를 따라 죽고 자기의 의로 살 것을 강조하셔요. Өөрсдийгөө гим нүглээс болж үхэн харин тэр гим нүглээсээ эргэж зөв шударгыг үлдэх юм бол амьд үлднэ, аврагнаа гэдгийг дахин давтаж хэлж байна. 29절에서도 반복해서 하나님의 길이 공평하지 않은 것이 아니고 너희가 공평하지 않다라고 말씀하셔요. 29-р ишлэлдэр ч гэсэн нөгөө хэний зам тэгш вэ гэдэг талаар дахин давтаж хэлж байна. Энэ дээр бол мэдээж эзэн бурхны зам бол тэгш зөв зам аа. Харин та нарын тэр Израилийн ард түмний зам нь тэгш бус байна. Буруу байна. 그리고 30절에서는 각 사람을 행한 대로 심판하실 것을 말씀하시고 돌이켜 회개할 것을 촉구하십니다. 30-р ишлэл дээр мөн л адилхан хүн бүр өөрийнхөө үйлдэснээ дагуу шүүгтнэ гэдгийг хэлээд тэгээд улмаар тэднийг бас гэмшилт дахин урайлж шамдуулж байна. Гэмт үйлдэлээсээ эргэх түн гэж. 회개해야 하는 이유가 하나님은 각 사람이 행한 대로 심판하시기 때문이에요. Яагаад заавал гэмших хэрэгтэй вэ гэхээр бурхан хүн болгоныг яг үйлдэснийхэн дагуу шийтгэдэг, шүүдэг учраас. 돌이켜 회개하면은 심판을 받지 않을 수 있기 때문에 회개하라고 하는 겁니다. Хэрвээ тэр гэмт үйлдэлээсээ эргээд гэмших юм бол тэр шийтгэлийг амсахгүй, хүртэхгүй байж болох учраас тэр гэмт үйлдэлээсээ эргэцгээе гэж хэлж байна. 그리고 31절에서는 회개의 방법에 대해서 이렇게 말씀을 하고 계십니다. За 31-р эшлэлдэр болохоор гэмших тэр арга замын талаар тайлбарлан хэлж байна. 첫 번째는 너희가 범한 모든 죄악을 버리고라고 이렇게 죄를 버려야 될 것을 말씀하셔요. За энэ арга зам гэмших арга замын тухайд нэгдүгээрт нь болохоор хамаг гэмт үйлдэлээ өөрөөсөө зайлуул гэж хэлсэн байна. 많은 사람들이 회개를 그냥 죄를 하나님께 자복하고 용서를 구하면 그것이 회개라고 생각을 하는데 그것은 회개의 시작일 뿐이다. 온전한 회개가 아니에요. Олон хүмүүс одоо үүн дээр маш их алддаг байгаа юм. Одоо гэмших тал дээр гэмшил гэхээр л одоо бурхны өмнө очиод залбираал тий. Бурхан минь би одоо ийм гэм нүгэл хийсэн намайг уучлаарай гэд одоо ямар гэм нүгэл хийстэй хэлээд өчөөд тэгээд уучлал буйчхад л боллоо. Гэмшчлээ гэж ингэж бодоод байдаг. Гэтэл энэ нь бол дөнгөж гэмшлийн эхлэл юм. Тэрнээс ш одоо яг бүрэн төгс гэмшил гэсэн үг биш юм аа. 온전한 회개는 그 죄를 끊어버리는 거예요. 끊어버리고 하나님께로 완전히 돌이켜야 돼요. Тэгээ жинхэнэ гэмшил, бүрэн гүйцэд гэмшил гэдэг бол тэр гэмт үйлдэлээ бүр өөрөөсөө зайлуулж, таслан зогсоогоод тэгээ бурхан руу одоо тэр гэм нүглээсээ бүр мөсөн салаад тэгээд бурхан руу эргэж очихыг хэлдэг. 근데 이러한 회개라는 것은 먼저 내적인 변화가 있어야 이루어지는 겁니다. Гэхдээ ийм гэмшилд хүрэхийн тулд эхлээд бидний дотоодд дотоод зүрх сэтгэл дотор өөрчлөлт гарч байж ийм гэмшилд хүрч чадна. 곧 마음과 영이 새로워져야만이 그 진정한 회개를 할 수 있는 거죠. Өөрөөр хэлбэл бидний сэтгэл ба сүнс шинчлэгдэж байж л бид нар ийм бүрэн гүйцэд гэмшлийг хийж чаднаа. 그래서 여기서는 마음과 영을 새롭게 하라고 이렇게 교훈하고 있습니다. 이게 두 번째 방법이라고 할 수 있어요? 아니면 그 앞에
방법과 그렇게 연결되어 나눠두세요. 있어요? 첫 번째라고 아, 하고 두 번째라고 이렇게 나눠도 그러면 더 기억하기가 좋겠죠. За тэгээ хоёрдугаарт нь болохоор шин зүрх, шин сүнстэй болоо гэж хэлсэн байна. Өөрөөр хэлбэл зүрх сэтгэл болон сүнсээ одоо өөрчилж шинчлээ гэж. 마음과 영이 새롭게 되는 그런 내적 변화가 있어야 자기가 죄인이라는 것을 알 수 있어요. Ингэж одоо бидний сэтгэл болон сүнс маань өөрчлөгдөж, шинчлэгдэж байж л би ямар одоо гим нүгэл хийсэн бэ гэдгийг одоо яг жинхнээсээ ойлгож ухаардаг. 자기 죄를 깨달아 알고 회개할 수 있는 거죠. Ингэж гим нүглээ яг одоо жинхнээсээ ойлгож ухаарснараа гимшиж чадна. Жинхнээсээ гимшиж чадна. 이 내면의 변화는 스스로 이루는 것이 아니고요. 하나님의 은혜로 되는 거예요. Гэхдээ энэ дотоод энэ сэтгэл ба сүнсний өөрчлөлт, шинжилэлт бол бидний одоо хүчээр болцдог зүйл биш. Энэ бол Бурхны нэгүслэр болдог зүйл. 하나님께서 우리 마음을 새롭게 하시고 우리 새 영을 주실 때 그게 가능한 거죠. Бурхан бидний зүрх сэтгэлийг өөрчилж тэгээ биднэрт шин сүнсийг өгч гэмээр энэ нь боломжтой болдго юм аа. 그래서 11장 19절에서 우리가 증거받은 것처럼 하나님께서 그들에게 한 마음을 주고 그 속에 새 영을 주며 그 몸에서 돌 같은 마음을 제거하고 살처럼 부드러운 마음을 주어 내 율례를 따르며 내 규례를 지키게 하리니 라고 말씀하세요. Тийм учраас бид нар 11-р бүлгийн эсвэл 11-ийн 19-20 дугаар ишлэлдэр хэлсэн харсан байгаа те би тэдэнд ганц зүрхийг өгч тэдний дотор шин сүнсийг тавина. Мах бодоос нь чулуун зүрхийг авч тэдэнд махан зүрхийг би өгөх нь. Тэд миний зарилгуудаар явж тогтоолуудыг минь сахин түүнийг үйлдэхийн тулд юм аа. Тэгээд тэд миний ард түмэн би тэдний бурхан болно гэж хэлсэн байна. 그러니까 죄에서 돌이킨 자가 마음과 영이 새롭게 된 하나님의 은혜를 입은 자인 거예요. Тэгэхээр ингэж гэм нүглээ зайлуулж гэм нүглээсээ эргэж чадна гэдэг чинь тэр шин зүрх, шин сүнстэй болж тэр Бурхны нэгүслийг хүртсэн хүн л одоо тэр гэм нүглийг өөрөөсөө зайлуулж чадна гэсэн үг. 그리고 32절에서 다시 한번 말씀하십니다. 죽을 자가 죽는 것도 내가 기뻐하지 아니하노니 너희는 스스로 돌이키고 살지니라 라고 말씀하셔요. За тэгээд сүүлийн 32 дугаар ишлэлдэр дахин Бурхан давтан хэлж байна. Би үхэрсдийн хэнийхэн ч үхэлд баярлдаггүй. Тиймээс эргэцгээ, эргэх юм бол амьд үлднэ. 지금 시간이 어떻게 됐나요? 시간이 원래 19장까지 좀 간단하게라도 이렇게 하려고 했는데 시간이 이렇게 다 돼서 여기까지 이렇게 증거를 받아야 될 것 같습니다. Уул нь өнөөдөр 19-р бүлэг хүртэл товчхон явчихъя гэж бодсон боловч цаг болсон учраас ингээд өнөөдөр хичээлээ дуусгая. 에스겔서가 조금 어려운 성경인 것 같아요. 다른 성경에 비해서는. Эсгэл ном маань болохоор бас олон талаараа бусад номод бас арай жоохон хүнд сэдвүүдтэй ойлгоход хөвгтэй ном юм шиг санагддаг. 한 학기 동안 어려운 에스겔서 공부하느라고 우리 종들 모든 분들 수고 많으셨습니다. Ийм одоо хүнд хэцүү номыг нэг улирлын турш судлах гэж хичээн зүтгэсэн бүх оюутнуудтай талархаж байна. 다 하지 못한 부분에 대해서는 다음 학기에 좀 이어서 하도록 하고요. За үлдсэн бүлгүүдийг болохоор бид нар дараагийн улиралдаа үргэлжлүүлээд суралцсан. 그 뒤에 이제 그 25장부터 보면은 쭉 각 나라를 심판하시는 내용들이 나와요.
Тэр 20 одоо хоошоо үргэлжлүүлээд харах юм бол 25 дахь бүлгээс хойш болохоор энэ улс үндэстнүүдийн эсрэг шийтгэлийн тухай өгүүлдэг. 32장까지가 각 나라를 심판하는 그런 내용인데요. 이제 그 내용들은 2학기 때는 건너뛸 겁니다. 25-аас 32 дугаар бүлэг хүртэл энэ үндэстнүүдийн эсрэг шийтгэл гарч байгаа. Тэгээ энэ хэсгийг болохоор бид нар алгасаад явна. 그리고 이제 33장부터 쭉 이렇게 이어가게 될 것 같아요. 33 дугаар бүлгээс бид нар үзээд явах юм аа. 25-аас 32 дугаар ишлэл бүлэг хүртэл тэр үндэстнүүдийн одоо эсрэг шийтгэл, бурхны шийтгэлийн тухай өгүүлж байгаа тэр хэсгийг нь алгасаад 33 дугаар бүлгээс цааш нь үргэлжлүүлээд явна. Тэгэхээр дараагийн улирал болохоор 19 дугаар бүлгээс 24 дугаар бүлэг хүртэл цааш нь 33-аас одоо төгсгөлийн бүлэг хүртэл явах юм байна. 48 дугаар бүлэг хүртэл. 에스겔서를 이렇게 18장까지 공부를 했는데 에스겔서에 대해서 대충 감을 좀 잡으실 수 있을 것 같아요. Бид нар болохоор 18 дугаар бүлэг хүртэл Эсгэл номоо үзсэн байгаа. Тэгээд ерөнхийдөө бол энэ Эсгэл номоор дамжуулан бурхан юуг бидэнд одоо хэлэх гээд байна вэ гэдгийг бол тодорхой хэмжээнд ойлгож байгаа хаа гэж бодож байна. 2학기에는 이제 주로 이제 회복에 대해서 아마 이렇게 우리가 증거를 공부를 하게 될 겁니다. 2 дугаар улиралд болохоор ихэвчлэн одоо сэргэлтийн тухай бурхны одоо хэлсэн үг агуулгуудыг үзэх болно. 지금까지 이렇게 공부한 거 혹시 질문하실 거 있으면은 질문해 주시기 바랍니다. Өнөөдөр хүртэл үзсэн хичээлийнхээ талаар асуух зүйлээ асууж болно. баярлалаа. гайхалтай цагууд байлаа. 졸업하시는 분들 축하드립니다. 감사합니다. 예, 졸업하시는 분들 축하드려요. За энэ удаа одоо төгсөж байгаа оюутнуудтай урьдчилаад баяр хүргэе гэж. 그리고 또 다음 학기에 뵙도록 하겠습니다. За тэгээ дараагийн улиралд уулзцгаая. 예, 목사님 수고하셨습니다. 우리 사모님 너무 많이 고생하셨어요. 감사합니다. 네. 자, 그럼 기도로 마치겠습니다. За залбираад дуусгая. Баярлалаа.